Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсад цагаачлалын алба агентлагтай холбоотой асуудлууд үүсгэж байгаа. За иргэдийг буудан хөнөөсөнтэй холбоотойгоор иргэд жагсаж эсэргүүцлээ илэрхийлж байгаа. Америкийн нэгдсэн улсын хилийн эргүүлийн ажилтан Миннеаполис хотод нэгэн иргэнийг буудан хөнөөсөн сүүлийн 3-7 хоногт тус хотод Америкийн иргэнийг буутсан 2 дахь тохиолдол болж байгаа. Ардсан намынхан болон жагсагчид холбооны цагаачлалын албаныхныг Миннесота мужаас гарахыг шаардаж байгаа. Амиа алдсан эрэгтэйг 34 настай эрчим жимчилгээний тасгийн совилогч Алекс Прити байсан гэдгийг нь тогтоосон байна. Буудсан хэрэг гарсны дараа олон зуун хүн гудамжинд жагсаж холбооны цагаачлалын агентлагуудыг мууж улсад нь байрлахыг эсэргүүцэж бороохоо барьсан холбооны албан хаагчтай мөргөлдөөнд орсон байна. За буудалцааны дараа Миннеаполис хотын дарга Джейкоб Фрей болон бусад хууль тогтоомчдын хамт хэвлэлийн баг гурал хийсэн. За энэ үеэр Миннесота мужийн сенатор Эми Клоушбахер хэлэхдээ одоо бид цагаачлал гайлын албыг энэ мужаас гаргахад анхаарлаа төвлөрүүлж байгаа. Мэдээж бид байгаа бүх хөшүүргийг ашиглах болно. Гэвч Дональд Трамп цагаан ордныг удирдах байгаа. За харамсалтай нь бүгд найрамд намынхан энэ талаар огт ямар ч зүйлийг хийхгүй байна. За үүнээс үзэхэд бол тэр бас конгрессыг удирддаг бололтой гэсэн ийм мэдээлэл хийсэн байна. За мөн Клоушбахер хэлэхдээ бүгд найрамд намынхан тэдэндээ нэгдэж энэхүү асуудлын эсрэг босхийг уриалж байгаа юм. Хотын дарга Прей хэлэхдээ хотын захиргааны зүгээс шүүгчдийг бидэнтэй яаралтай тусламж үзүүлж энэ хотод асар их хохирол учруулж байгаа энэ үйл ажиллагааг зогсооход туслах түр хязгаарлалтын захирамж гаргахыг шүүгчдэд уриалга болгож мэдээлэл гаргасан байна. За дотоод аюулгүй байдлын яам өөрийн мэдээлэлтэй энэхүү бас үйл явдалтай холбоотой тайлбарыг хэлсэн байна. За тайлбарт дурдсанаар нэгэн хилийн эргүүлийн офицерууд руу 9 мм-ийн хагас автомат барин төхөж очсон. За ажиллагааны үеэр түүнийг зэвсэггүй болох орлогыг эсэргүүцсэн учраас буутсан гэж хэлж байгаа. За мэдээлэл дурдахдаа агентууд бие хамгаалах зорилгоор буутсан гэж мэдгдсэн. Гэвч удалгүй энэхүү буудлахтай холбоотой байдлыг харуулсан видео бичиг олон нийтэд хүрсэн. За тухайн видео бичлэгт бол буудуулсан эрэгтэй гар утас барьсан, зэвсэг барьсан ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй болох нь видео бичлэгээс харагдаж байгаа юм. За хэдхэн 7 хоногийн өмнө 37 настай 3 хүүхдийн ээж Рене Гуд машиныхаа жолооны ард сууж байхдаа Америкийн нэгдсэн улсын цагаачил гайлын албаны ажилтнанд буудуулсан олон нийтийн дургуутсал эсэргүүцлийг өдөөж байгаа. За үүний дараа бас өөр хүнийг бас буутсан явдал нь энэхүү ард иргэдийн зүгээс эсэргүүцлийг илэрхийлж байгаа юм. За сүүлийн үед Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын цагаачлалын эсрэг явуулж байгаа бодлого нэрчимжиж байгаа. За үүнтэй холбоотойгоор Америкийн нэгдсэн улсын цагаачлал гайлын албаныхан Америкийн нэгдсэн улсын хот мужуудад байршин шууд нэгжлэг хийх, за тодорхой цагаач иргэдийг баривчлах, хууль бус цагаач иргэдийг албан гаргах зэрэг ийм үйл ажиллагааг нэлээд далайцтай явуулж байгаа. За үүнээс болоод зарим хүн амь насаа алдах, за тэдний эсрэг гэмт хэрэг үйлцэн гэж үзэж тэднийг бол буудан хороох ийм үйл явдал болж байгаа нь ард иргэдийн дургуутслыг хүргэж байгаа юм. За үүний зэрэгцээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс энэхүү босон явдалтай холбоотойгоор өөрийн нийгмийн сүлжээний хэрэгсэл болох Truth Social платформ дээр пост хийсэн байна. За тэрээр хэлэхдээ Миннесота мужийн захирагч Тим Уолс болон Миннеаполис хотын даргыг шүүмжилсэн. Трамп цагаачлалын албаныхны олж авсан гэж мэдгдсэн бууны зургийг нийтлээд энэ юуны тухай вэ? Орон нутгийн цагдаа нар хаана байна? Тэдэнд ICE буюу Америкийн нэгдсэн улсын цагаачлал гайлын албаны ажилтнуудыг яагаад хамгаалахыг зөвшөөрөөгүй вэ гэж бичсэн байна. За Трамп мөн ардсан намаас сонгогдсон захирагч болон хотын даргыг их зантай аюултай үг хэллэгээрээ бослог хөдөлгөөнийг өдөөж байна гэж мэдгдсэн байна. Миннесота мужийн захирагч Тим Уолс холбооны ажилтнуудад итгэхгүй байгаагаа хэлээд муж ус энэхүү буутсан үйл явдалтай холбоотой мөрдөн байцаах үйл ажиллагааг өөрөө удирдан явуулах болно гэж мэдгдсэн. Гэвч холбооны албан тушаалтнууд Миннесота мужийн эрүүгийн мөрдөн байцаах тавчаа гарын үсэг зурсан шүүхийн захирамж гаргасны дараа тухайн хэргийн газарт орохыг нь зөвшөөрөхгүй хэвээр байгаа гэдгийг тус газрын дарга Дрю Эванс мөн мэдэгдэж байгаа юм. За энэхүү Америкийн нэгдсэн улсад бол цагаачлалтай холбоотой асуудлууд бол өрнөж байгаа. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчийн хувьд цагаачлалын эсрэг хатуу бодлого баримтлан гэж ерөнхийлөгч болохоос өмнө амлалт өгсөн. За үүнийхээ хүрээнд нийтдээ 2.5 сая хүнийг Америкийн нэгдсэн улсаас гаргасан гэсэн ийм мэдээллийг ерөнхийлөгчийн ажил авсан 1 жилийн хугацаанд мэдэгдэж байгаа юм. За мөн олон мянган хүнийг албатан гаргаж байгаа. За мөн визтэй холбоотой асуудал дээр тухайн өөрийн бодлогыг шинжилж байгаа. За ялангуяа цагаачлалын визүүдийг зарим орнуудад олохгүй байх юм шийдвэрийг гаргасан. За үүнд нь бол мөн Монгол улс багтаж байгаа. Цаашдаа ч гэсэн энэхүү хотууд болон бусад мужуудад амьдарч байгаа Монголын бас иргэдэд энэ ICE болон гайлын албаны явуулж байгаа үйл ажиллагаанд өртөж болцсохгүй ийм нөхцөл байдал үүсэж байгаамаа.